За самбасна та бүхэндээ өнөөдөр минь төргий. За Canva hack хичээл хайж доороо та бүхэндээ хүргэж байна. За энэ хичээлээр та бүхэндээ 3 зүйлийг үзүүлнэ. За нэгдүгürt нь болохоор энэ видео хийсэн байгаа. За энэ видео нь болохоор 8 сар зориулсан энэ одоо тийм ээ personalized гэж нэрлэдэг. Одоо өөрийнх нь нэртэй, одоо өөрийнх нь төрсэн сарын цэцэгтэй энэ аягны одоо энэ рекламыг бийсэн байгаа. За бүгд энийг харцгаая. This personalized August Queen mug is my new obsession. The beautiful gladiolus flowers and my name make it feel so special. It's the perfect gift for an August Queen. За тэгэхээр энэ дээр болохоор энэ артлаар нь ингээд ийм юу гүгээд тийм ээ ингээд нэг оттой юм шиг ийм бэкграундтай тэгээ голд ингээд неон ийм фрейм хийгээ тэгээ видеого дотор нь оруулсан байгаа. За энэ бол сонирхолтой ийм эффект учраас та бүхэнд үзүүлэх гэж бодлоо. За хоёр дахь нь болохоор энэ AI-аар ашиглаад тийм ээ үгнүүдийг ийм гоё болгодог. За энэ нь болохоор би энэ Canva-гийн AI-аар хэлсэн. За энэ болохоор нөгөө prompt наа. За prompt-ыг та бүхэнд ингээд өгчээ. За энийг хийсэн. За дараагийнх нь болохоор гурав дахь нь болохоор энэ зургийг тийм ээ одоо жижигхэн зургийг одоо арталт нь ингээд нэг томоор оруулаад бас ингээд нэг юм сонирхолтой эффект оруулсан юм байгаа. За энийг бол янз бүрийн юм дээр бас ашиглаад их зүгээр санагдлаа. За энэ гурван зүйлийг үзүүлье. За эхлээд бүгдээрээ энэ зургийнхаа юу яачи энэ joy гэдэг үгийг тийм ээ цэцгээр ингээд хийж өгөөч гэсэн юм юу яасан байгаа. Тэгээд доороо бичиг байхгүй тий. За энийг хуулж аваад за тэгээд бүгдээрээ юу яа энэ дээр нөө элемент дээр очиод тийм ээ. За энийг арилгачих. За тэгээд энэ дээр очиод бид нэр яг юугаа өгнө. Одоо юу гэдэг prompt өгнө. За тэгээд generate гэдгийг ингээд тарчин тийм ээ. За тэгэнгүүт бид нар тийм дөрвөн янзын зураг гаргаж өгнө. За тэгээд энэчнээс бид нар яг нь өөрийнх нь дуртай зургийг сайхан сонгож авах нь шүү дээ тийм ээ. За би энэ prompt-ыг бас яг нь та бүхэнд тавиад үзүүлчихье. Та нарын энэчнээс шууд яг нь ингэж бичиж аваад яачиж болно. За энэ joy гэдэг үгнийх нь оронд тийм ээ өөр үгнүүд оруулах юм бол бас яг энэ үгийг янз янзаар бичээд яг ингэж хэвлэж болно гэсэн үг. Энэ prompt joy гэдгийг сайлчих тийм ээ. За энэ дээр болохоор ийм дөрвөн янзаар бичиж өгч जैन. За хэвлээ энийг харъя. За энэ бас надад бол гоё санагдаж байна. Эсвэл гоё хийсэн байна тийм ээ. Энэ байна. За энэ байна. Ерөөхдөө төстэй юм байна. Та нар өөрснөө ингээд харж байгаад аль нь илүү таалагдж байгаа тийм ээ. Ингээд авчиж болно. За иймэрхүү маягаар яг үгнүүдээ бид нэр AI-аар ингээд гоё цэцгээр ингээд бичилж авч болох нэ. За ямар ч үг гэж болох нь шүү дээ. Joy гэдгийнх нь оронд яг үгнийхээ үгээ сонгоод ингээд та бүхэн оролцож болно. За хоёрдугаарт нь болохоор энэ сонирхолтой эффекттэй юу байгаа? Видео хийсэн байгаа. За энэ дээр бид нэр эхлээд нөгөө нэг элемент рүү очичоод за ингээд бок гэж бичиж энэ дээр бид ингээд янз бүрийн видеонууд гараад ирнэ. За энэ видеогоо аваад бид нэр энэ видеогоо сайхан ингээд том болгочихно. За тэгэхээр ингээд нэг юм юу ингээд тас явж байгаа юм шиг тийм ээ гоё эффект байгаа. За энэ дээрээ бид нэршээ бас юу бичих вэ гэхээр neon frame гэдэг ингээд бичиж чинь. За тэгэнгүүт юм янз янзын энэ графикс дөрөв нь орж аваад тийм ээ. За би энийг сонгоцсон байгаа. За энэ цэцэгнийхээ өнгөтэй жоохон төстэй юм уу гэж бодоод энэ фреймийг сонгоцсон байгаа. За тэгээд аплод гэдээ очичаад бид нар нөгөө юунууд видеос руу орж байгаа манай юуны видео. За тэгээд видеогоо бид нар яах вэ гэхээр за доорс нь яагаад энэ YouTube-ээр бичсэн болох чинь. За тэг хүмүүс гач ирэх учраас хүнийхээ толгойг бас ингээ харж аваад. This personalized August Queen mug is my new obsession. The beautiful gladiolus flowers and my name make it. За ингээд хүрээг ингээ сайхан яг энэ YouTube-ийг адилхан болгож өгнө. За тэгээ position дээр болохоор видеогоо яг энэ фреймнийхээ ардуу нь оруулчих нь шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт ийм гоё эффект орж ирж байгаа. Тэгэхээр бид видеогоо ингэж оруулаад бас цаана нь яг энэ юу маань хөдлөөд бас их зүгээр болоод за хэвдэл харъя. Тэгэхээр ардуур нь энэ яваад за personalized видео ингээ явчихна.
За яг иймэрхүү маягаар хийж болно. За энэ бол надад бас их зүгээр санагдсан. За өшөө бас за 3 дахь нь болохоор би ингээд хүүгийн зургийг тийм ээ ингээд авсан байгаа. За та нар ингээд өөртөөхөө зураг мөргийг ингээд авчдаг штэ тийм ээ хүүхдийн зураг мөргийг. За тэгээ энийгээ бид нэр яах вэ гэхээр энэ edit руугаа орж аваад Magic Crab гэдэг. За тэгээ энэ өөрийнхөө энэ яг чаа зургаа ингээд тийм ээ ингээд цаад энэ хүнийхээ зургийг зургнаас нь салгаж байгаа байхгүй юу? За тэгээ энэ маань ингээ хоёр хүнийхээ зургийг цаад зурнаас нь салгачиж байна тийм ээ. За энийгээ бид нар ингээ хоёр хувлаад за тэгээ энийгээ бид нар яах вэ гэхээр юу руугаа очиж ап руугаа очичоод за энэ blend image blender гэдгийг дараад за энэ fade гэдгийг дарна заяа. За тэгээ бид нар яах вэ гэхээр одоо энийг ингээд нэг ингээ уусалттай юм шиг болгож өгсөн шүү дээ тийм ээ. За тэгээ save гэдээ дарчингууд энэ зураг маань яг нь ийм болчихно. За тэгээ энийгээ бид нар гэсэн томоор оруулаад тэгээд яг нь энэ position дээрээ бас яг нь энэ зургийнхаа арталт нь оруулчих заяа. За тийм бол энэ маань энэ бодлоо жижигхэн баймар юм уу? За иймэрхүү ч юм уу те. Ингэж оруулбал бас их зүгээрээ. За иймэрхүү эффектийг бас оруулбал их зүгээр санагдлаа. За ийм байж болж байна. За энийг хийсэн. За өшөө бас яг энэ өгнүүдээр ингээд гой цэцэгтэй үг бичих юм бол энийг сайн тэр юуг ашиглаад юу ачаараа. За би энэ бичлэгний доор бас яг энэ юуг нь оруулчихъя. Prompt-ийг оруулчихъя. За ингээд энэ жишээлүүд усаа баярлаа.